За сайн байна манайхаа. Өнөөдрийн хичээл болохоор эд баялаг ба эсэс хэмээх гэдэг хичээл зааж байгаа. Тэгээд ерөнхийдөө санхүүтэй холбоотой хичээл ерөөсөө би нэг заадаггүй. Илүү бурхны хайр нэгүслийн талаар илүү ярьдаг. Тэгээд Библи стади маань яг Библийн дагуугаар явдаг байгаа. Тэгэхээр заримдаа хүмүүс нэг хоёр хүмүүс одоо зочин гарсан хичээл авахдаа хүмүүс хичээл авахдаа болохоор өөрийнхөө сэдвээр заадаг л та. Тэгээд ерөнхийдөө санхүүтэй холбоотой асуултууд нэлээд асуугаад байгаа болохоор нь би нэг ямар ч нэг 2 3 хичээл орё гэж бодсон. Тэгж яагаад хэдүүлээ өөр Библийн ямар нэгэн ламбар хичээл орох байх гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр хичээл гэсэн бас яг л Библийн үгэнд байгаа явагдана. Өнөөдөр хичээлээс болохоор нэгдүгээрт нь болохоор Бурханаас эмээхүү тэгээд эд болог мөнгөтэй холбоотой түнчлэн бас оюунханаа шинжлэхтэй тэгэхээр ямар ч хөдөөлөг бас хийлэгдэм бэ эд болготой одоо мөнгө санхүүтэй холбоотой. Тэгээд бидний алсын араа юу гэдэг юм бэ? Үйлдэл хөрөнгө оруулалт ямар байд юм бэ гэдэг. Би өнөөдөр хичээлийг олох яг өөрийнхөө амьдралын туршлагаас бас өөр дөр хийдэж байгаа зүйлээр яг хийгээ болцсон гэж хэлж чадахгүй. Гэхдээ ер нь бол хийгдэж байгаа зүйлэр заа гэж бодож байна. За нэгдүгээрх нь болохоор эзнээс эмээхүү сүнс байдаг. Эзнээс эмээх хүн үнэхээр чухал. Эзнээс эмээдэггүй болохоор одоо эд хөрөнгө нь одоо минийх ч гэдэг юм уу тэгэж бодоод эхлэхээр мөнгөтэй холбоотой асуудал дээр хүн замбрааг онгож эхэлдэг. Та өөрийгөө нэрэг гэж бодох юм бол эмцэгцтэй ондож эхэлнэ. Одоо жишээл хүний юмд хамаагүй битүүрээрээ гэж манайхан тэгэлэдэг шүү дээ. Хүний юмд айтайхан андараа буцааж өгөө шүү гэдэг юм уу тэгж ярьдаг тий. Яг тэрнтэй адилхан энийг эзний юмдээ бодчих гэсэн эзнийх та яг итгэж болох үедээ л таны би ч гэсэн эзних болж байгаа байхгүй. Таны бүх юм эзних та эзэнтэй болж байгаа. Тийм учраас хэр тийм болгон дотор орж байгаа шүү дээ. Тэгэхээр эсэс эмээх хүн мэрэгэн ухааны ихтэл ариун нэг мэдэх нь ухаарлах гэж. Тэгэхээр мэрэгэн ухаан ч юм уу амьдралд яг ялангуяа эд мөнгө санхүү дээр мэрэгэн ухаанаар ер нь бол үйлчлэх ажиллах одоо хямгдах үржүүлэх тухай яригддаг. Тэгэхээр үржүүлдэг байхын тулд мэрэгэн ухаантай байхын тулд хаанаас эхэлт юм бэ гэхээр эзнээс эмээх эхэлж байгаа. Эзнээс эмээх байхгүй болохоор хүмүүс замбрааг байд орж байгаа, завхаарж байгаа, мөнгө хулгайлж байгаа, худлаа ярьж байгаа, улгаа яаж байгаа, хинэгнийгаа найз зөвхөйгөө муулж байгаа. За ингээд 10% байтугай олон хөл зөрчиж байгаа. Хөршөө харилж чадахгүй. Тэгэхээр эзнээс эмээхүү гэдгийг болохоор нэг ялгаж ухрах хэрэгтэй. Нэгдүгээрт нь эзнээс айх гэдэг бол айгаад ойртохгүй байхыг хэлж байгаа. Эзнээс эмээхүү гэдэг нь болохоор бурхан үнэхээр хайртай учраас эзнээс холдчихъя гэж гэдгээс бүр айж байгаа. Яг эсрэгээр байхгүй имэж байгаа нь. Эзнээс эмээхүү гэдэг нь болохоор эзнийг хүндэтгэж байгаа байхгүй. Илүү хүндэтгэж байгаа. Тэгэд өөрийнхөө хүслээр холдохгүй ойрхон байгаа. Тэгэхээр гэрүүлтэл адилах юм уу та? Хүн мөнгнөөс олж хүнтэй суудаггүй шүү дээ. Ерөнхий хүмүүс мөнгнөөс олж суулдаад чи хайрлал болгоо шүү дээ. Тэгэхээр эзнээс бол хайртай байгаа эзэнтэй хамт байгаа байхгүй. Хэрэгцээтэй учраас гэхээс илүү. Тэгэхээр эзнээс эмээх хүн болохоор бурхныг илүү ойлгож ухаарж хайрлаж байгаа. Эзнээс айж байгаа нь болохоор эзнээс баг хэрэг хийж хүй гэж эмээгээл зүгтаагаал те одоо баг гимшгээс айж очтгоо тийм ялгаатай тал байгаа. Эзнээс эмээхүүг гой зүд гэж ойлгороо эзнээс эмээдэг болохоор эзнээс ариун сүнс таныг удирдах одоо гэмт хэрэг хийхгүй янз бүрийн гин нүгэл хийхгүй байхад хүртэл тусалдаг байгаа. Тийм учраас эзнээс эмээхүүг сайн ойлгороо. Нөгөө талд нь бас эзнээс эмээхүү ба даруй дорд байдал гэж монголоор орчуулж байгаа. Яг даруй дорд гэж одоо муухай үгээр хэлсэн маа л та. Гэтэ яг англиар болохоор зүгээр л humility гэж байгаа. Даруй байдал гэж байгаа. Тэр эзнээс эмээхүү fear of the Lord гэж байгаа. Эзнээс эмээхүү ба даруй байдал гэж байгаа байхгүй. Тэр хоёр юм хэрэгтэй байгаа байхгүй биднэрт. Нэгдүгürt нь эзнээс эмээж байгаа, хоёрдугаарт нь даруй. Бурхангоосоо бардам мундургүй шүү дээ. Тэр эзнээс эмээхүү болон даруй байдал гэж байгаа. Тэр даруй байдлыг бас дахиад буруу ойлгодог. Даруй байдал гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр одоо үгэх би эзний хүчээр энийг хийж чаднаа гэж Дэвид хэлдэг шүү дээ. Энэ Галат юу юм гэд. Тэгэхээр дахин нь болохоор бардам зантай хогийн улгаач баргал чи энд юу гэж явж байгаа юм авч байгаа. Арай улгаач
хэлэхгүй л дээ тэгээд замжиж байгаа дүүгээ. Гэтэл яг үндэ эзнэр би энийг хийж чадна гэж хэлж байгаа нь Дэвид даруу болж байгаа байхгүй. Мосе ингээд хамаг амар тэнгис мэнгис хуваагаад өчнөө юм ийсэн. Энэ дэлхий дээр баг хамгийн даруу хүн Мосе байж гэж бичиж чадчих байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө даруу байж гэж хэлж чаддаггүй л дээ. Үнэхээр тэгтэл эзэн маань өөрөө даруу учраас эзэн таны дотор байгаад үнэхээр та эзний дотор л байгаа, эзний үн дотор л байж чадчих байгаа бол даруу байна гэсэн үг. Тэгээ эзнийг үр алхаж чадчихвал. Тэгэхээр эзэн энийг хийж чаднаа гэж хэлж байгаа нь өөрөө яг болохоор даруу байдал байхгүй. А нэг ингэ дороо царайлтсан муухай хувцастай ингэ хүн харахаар би юу хийж чадах вэ? Эзэн л энийг хийж чадна гэдэг нэг харахаар нэг амар мундаг юм шиг нэг гоё даруу юм шиг хадж байгаа цагаад болохоор яг цагаад болохоор энийг залбирах гэхээр ингэ нуугдчихс хатны ард. Энийг чи эзэн л хийдیں۔ Бид нар чадахгүй. Гэтэл бурхан бид нар тэрх мэдлийн нөгөөд хийгээд жил та цагдаагийн хувцастаа хулгайч гэхээр тулалдаж тэрийг хулгайчаа барих ёстой мүү? Эсвэл энийг одоо засаг даргал хийдгийн засаг дарганаас хэрэг мэдлэлтэй гэ тэгээ сууж яхаа мó мэдэхгүй те. Тэгэхээр тэрийг сайн ялгах хэрэгтэй. Энэ талаар би нэлээд заадаг. Гэтэл энэ байдалд юу ирдэг гэхээр эд баялаг ирдэг. Алдар хүнд амин шагнал болно гэж. Яг энийг одоо үгийн хандар очихоор энэ бүхэн ирэх үү гэж хэлдэг гэж заримдаа ярьдаг л да. Гэтэ үнэхээр бизнес эмээгээ даруй амьдарч байгаа юм бол энэ орчлон дээр ч гэсэн эд баялаг алдар хүнд амин шагнал болж ирнэ. Дээрж ус ирнэ. Аль нь ирнэ. Та нэг одоо яаж ойлгож байгаа нь таны асуудал баг. Би бол ойлгохдоо одоо алдар хүнд дээр нэг хэрэгтэй биш баха. Би бол бурхны хаанчлалд зүгээр цэвэрлэгчийн ажил хийж байгаа. Та бурхны ажилд баг орсондоо баярлдаг. Тэгээд би орохооргүй байсан шүү дээ. Орох боломжгүй байсан. Өнгөрөө сагсуу орилоод явж исэн шүү дээ бас л. Дэлхийн алдар хүнд энтертэй байсан. Тэгээд үнэхээр амин шагнал болж идэг. Үнэхээр эзэн дотор үнэхээр эмээгээд даруу байх юм бол угаасаа амин шагнал болно шүү дээ. Эсэг хүлээж асууд. Дараа нь эзнийг магтахдаа эзнээс эмээдэг. Тушаалаад өгнө ихэд баярдаг хүн юутай ерөөлтэй гэж. Ерөөлтэй гэж. Тэр эзний ерөөл бол үнэхээр олон зүйлийг дагалдаг. Тэгэхээр эзнээс эмээдэг. Тэгээд тушаалуудыг нэг сахидаг, баярлдаг тэр хүн ерөөлтэй гэж. Тэгэхээр сургаалт төгс 10:22 байна. Эзний ерөөл баяжуулах бөгөөд зовлон зүтгүүр үйл нэмнэ гэж. Тэр ерөөлтэй гэхээр ерөөл нь яадаг гэж энэ баяжуулдаг гэж энэ тий. Тэгээд зовлон зүтгүүр үйл нэмнэ гэж. За энийг ингээд сургаал зангаж янжмаа баяжих онол зааж ин гэж буруу ойлгуулсан. Би бизээж баяжих онол заадаггүй. Мөнгө нь дурлах нь өөрөө аюултай. Гэтэл эд мөнгөөр бид нар бусдыг өрөөдөг. Одоо нэг Крисмас болох чинь бид нар жишээлбэл одоо аг ирнийхэн шонд орсон хүмүүсийн агийнхны эргэж мэт. Гэтэл ингээ хүмүүсийг мөнгө байна уу гэдээ асуугаар одоо үгийн мөнгөгүй энэ багш надад мөнгө өгөөч гэд гуйгаад байгаа. Гэтэл яах юм? Бид нар эд хөрөнгөөр яхаа олон хүмүүсийг өрөө штэ. Эзний хаанчлаг өргөнд ирэхэд эзний үнэхээр одоо өргөөнд эд баялаг түнчлэн бас яг хоолунд байхын тулд бид нар өргөл өргөдөг байхын тулд эд хөрөнгө хэрэгтэй үнэхээр тэрийг үржүүлдэг байх хэрэгтэй. Энтэй холбоотой маш тийм сэтгэлгээний бүлээсүүд маш их байдаг л тэр талаар удахгүй зав. Тэгэхээр энэ ишлэлийг уншиж толгоонд ойлгох хэрэгтэй. Одоо би бурхны үйлчлэлийг хийж байгаа гэж нэг ядуу одоо нэлээд ядарсан хүмүүстэй дандаа одоо өргөл мэдээж үйлчлдэг хүмүүст мөнгө өгдөг байсан. Өгдөг байсан л да. Тэгэл тэр хүмүүсээ хоолнд оруулаад гоё эзний тухай ярилцаал тэгэл тэгж яхад яг энэ санхүүдээр маш тийм өрөөсгөл ойлголтоо өдөө баяжчул эзнээс холтчихноо энэ маа гэдэг ч байгаа байхгүй. Тэгээ одоо тэр ч одоо юу гэсэн үг юм? Яхаараа баяжхаар эзнээс холтчихдээ ямар арчаагүй итгэл вэ те? Ямар одоо хэцүү итгэл вэ те? Нэг мөнгнөөс л эзнээс холтчихдээ бол одоо тэр ч одоо ямар итгэл үү? Тэр тийм буруу ойлголт ингэ толгойд нь суудсан байгаа байхгүй хөрхий. Тэгээ бүр үдгийж хэлж байгаа шүү дээ. Би баян байх гээд үдсэн шиг чил димийн билээ. Бурхнаас холдоод илээ. Тэгэхээр одоо баян хүмүүс бурхантай ойрхон байгаа нь бүр илүү ихтэй гэсэн үг үү? Юу гэсэн үг вэ? Мөнгөндөө биш найдахгүй бурханд илүү найдаж байгаа гэсэн үг үү те? Тэгэхээр баян хүний хувьд бол хэцүү тэрмэний одоо бараг л
тэмээ зүүнээс зүгээр авах гэж байгаа юм шиг хэцүү байдаг гэж хэлдэг л дээ. Гэтэл үнэхээр мөнгөтэй хүн бол яг энэ чадна. Бурхан руу ингэж гүүхэн ингэж бүр үзэсгэлэн цангаж гүүхэн хоорхон байдаг гэж үздэг. Тэгтээ үнэхээр эзэнт хайртай эзнээс имийдэг бол даруй байх юм бол тийм биш. Одоо нодлон урчин би нодлон тий. Нодлон одоо сумынхаа 2-3 хүнтэй явсан шүү дээ би. Манай сумын тэр хүмүүс чинь одоо үгийн 4-5 сая долларын байшинд амьдардаг хүмүүс шүү дээ. Тэгээ монголоор одоо хэдийн 15-6 тэрбум долларын байшинд амьдардаг хүмүүс байнгын сайн мэдээнд ярьж байдаг шүү дээ. Хөд мөлн хөрхөн ингийн сандал мандал өмсөл гаднаас нарах юм бол баян цэцгэлэн гэж үтгэр монголчууд мэдсэн бол ардаас нь гүүхэл байсан багтаа. Саятан тэрбумтай ирсэн байна гэж баярлал. Би надад загнуулаад хөөе трийгээ залбир гэж явж байгаа шүү хөрхий. Нөгөөдгөө ч гэсэн хөрхий тэр хамаг амтан залбир өдөр шөнө үйлчлэл. Эзэн минь гээл ингээд өдөр болгон залбирал тэгэл байж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг сайн торготлогоо шинжлэх явдал маш чухал. Энэ ишлэгийг уншаад итгэж хүлээж авах явдал чухал байгаа байхгүй. Тэгэхээр зовлон зүдүр үл нэм гэж байгаа байхгүй. Баяжал зовтой мовт ингээд юу гэж тийм байхгүй гэлцсэн байгаа хэвчээ. Басаа тойл нэмэхгүй гэж байгаа англиар болохоор юу гэж байгаа юм гэхээр ямар нэг асуудал нэмэхгүй гэж байгаа. Баян хүнийг балаг тойрдггүй гэдэг нөгөө кино хүртлээд үзтээ. Үзүүрүү гэдэг. Тэгэхээр тэр үгнээсээ салаа. Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг өөрийгөө хараачж байгаа байхгүй. Чигнээсээ. Тэгээ баян хүнийг балаг тойрох энэ дэр юу гэж баян хүнийг баяжуулсан тэгээ зовлон зүрүүл нэмнэ гэд бичсэн байгаа шүү дээ. Эзний ерөөл яаж ирд юм бэ гэхээр нөгөө яадаг гэж бас л эзнээс юмээгээд тушаалуудыг нь баярладаг. Сагтаг хүн тийм үү? Тэр нь ирж байгаа байхгүй ерөөл нь. Тэр чинь ингээд чаа нар ерөөгцөн нэгэ ингээл шаал ингээл завхаараа их нөхөртөөгөө эрэлдээд явж байгаа хүнийг тэгж хэлж болохгүй. Би бол шид хэлдэж та их нартайгаа эвтэйхэн байхгүй бол санхүүгийн асуудал чинь зэгцэрэхгүй гэж шууд хэлээ ээжтэй шүү дээ. Өмнө юм чинь хоорондоо хэрэлдээд байх юм бол их нөхрөөр хэрэлдээд байвал санхүүгийн асуудал зэгцэрэхгүй шүү дээ. Залбирал явдаггүй угаасаа. Библиэд тийчлүүд нь байж байгаа юм чинь. Тэгэхээр яг хэвээр үнээр ялангуяа их нөхрөөр юм нэгдэлтэй байх юм бол чухал юм. Тэгэд тушаалуудаа сахичиж яах юм бэ? Ерөөл нь яд юм бэ? Баяжуулна. Тэгээд баяжуулж байгаа зовлон зүдүр нэмэхгүй гэлцсэн байна. Тэгэхээр эхнээс нь эзнээс нэмэх хүс эхэлж байгаа. За одоо даа мөнгөнд дурлах нь хамаг мөнгө үнцээ гэж байна. Мөнгөнд яаж нэг чинь дурлахаар яадаг гэж байна. Хамаг мөнгө үнц. Би тэгэхээр та нар мөнгөнд дурлаасаа гэж ерөөсөө заахгүй байна шүү дээ. Мөнгийг хэрэглээсэй гэж хэлж байгаа байхгүй. Яг л хоол ундад утас шиг байхгүй. Утсанд дурлал утсын яг үлээ дон болноо. Дон сайн уу? Сайн биш ээ. Гэтэ уцгүй бай гэж хэлэх хэрэг вэ? Уцгүй байвал гэвэл одоо яг нөгөө тог мөггүй бай энэ төр жилдэг нийгэм байдаг л да. Хэсэг хүмүүс байна шүү дээ. Тогчгүй уцчгүй амьдрал байдаг өөрхөн. Гой мужаан ингээл гараараа юм зөөгөл машин зөөгөл машин дэр нэг хэрэглэхгүй тэгээ байж байгаа хүмүүс байна. Тэгээ та нар бүгд уц хэрэглэж байгаа үстэй. Уцгүй бай гэж хэлдэг байхгүй. Уцсан дондвол яг юм. Буруу унтаж чадахгүй нөгөөдгөө оролдоод товтон тоглож ивэл муу штэ. Яг тэрнтэй адилхан байхгүй. Мөнгөгүй бай гэж хэлж болохгүй штэ. Танарт мөнгө угаасаа хоол амьдрал дүрээс бүх юм хэрэгтэй байж авах гэж гоцгонор юм. Тэгэхээр дурлж байгаа нь яаж юм? Хамаг мөнгөний үндэс. Шунсан зарим итгэлээсээ төөрж гэж байгаа байхгүй. Нэрээсээ яа гэм бэ? Шунхаар итгэлээсээ яа гэм бэ? Төөрж гэж бичсэн байна тий. Тэр үнэхээр тэрийг хянаж чадахгүй байвал аюултай байхгүй. Түмэн зовлонгоор өөрсдөө яасан гэж юм. Сүлбчээ гэж юм. Их эвгүй өгнүүд байгаас болгоомжлуулс үг байхгүй. Энийг уншингуудаа за одоо мөнгөтэй байж болохгүй мэн. Мөнгөнд дурлуул аюултай байхгүй. Дурлцгаар нөгөө мөнгөний өнөөс юу ч хийхээс буцахгүй байхгүй. Ахтугаа худалдаас буцахгүй. Итгэлээсээ төрж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг хэрэгсэл болгох явдал маш чухал. Нэг эзэнтэй л байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Эзнээ эдээрээ болоод бүтээгдэхүүнээ дээжээр алдаршуул гэж нөгөө талд нь. Тэгээ эзнээ алдаршуулахад бүтээгдэхүүний дээж авах яах юм бэ? Орхон ш та бүтээгдэхүүн хийж болох нь шүү дээ. Эдээрээ алдаршуулж болж байгаа байхгүй бас. Тэгээ эзэн эд байлт дургу гэж хэлээг байгаа ч тийм. Алдаршуулдаг. Мөнгөөр өргөл өргөдөг үстэй бид нар. Тэшээ мөнгө буруу байсан бол эзэн тэр бурууцар юмыг өргөлт авах юм уу? 11 өргөл өргөдөг үстэй. Тэгэхээр өргөж байгаа тэр үедээ бүр ариусж байгаа байхгүй яг цагаад л юм бол. Ариун мөнгө эзэнд өргөдөг шүү дээ. Тэгвэл агуулгач нь ариунаар дүрнэ хараа. Эзний эдгээр ариужуулах юм бол яадаг гэж алдаршуулах юм бол агуулгач нь ариунаар дүрнэ.
Ингүүл торгонууд чинь давсаар бэлхэн гэж байгаа хэвээр бүр. Тэгэхээр одоо үгийн мөнгө санхүү дутаад байна хэцүү байна гэдэг хүмүүс яаж ийн эдгээрээ болон бүтээтгүүнийхээ дээжэр нөгөө талд нь зүгээр бүтээтгүүн өгödөх юм биш өөрийнхөө бүтээтгүүн та юм хийх ёстой болж байгаа хэвээр. Ой хүмүүсээ та бүтээтгүүн хийх ёстой та яаж ийн өөрийнхөө юм хийх ёстой болж байгаа. Өөрийнхөө юм хийх ёстой. Хин нэгэнд үйлчлэл янз бүрийн бүтээтгүүн хийж тэр мөнгө санхүү олохгүй бол хэцүү байхгүй. Тэгэхээр яаж наглагч ариунаар дүүрнэ гэж байна. Эзэн үржүүлж өгч байгаа байхгүй тэр чинь. Тэгэхээр хүмүүсээ энэ ишлүүдийг уншаад бүр зүр ойлгоно. Итгэлээр хүлээж авна. Сайн удаан уншина. Би энэ ишлийг уншдээ шүү дээ. Гээл уншдээ. Энийг би нэг сар уншсан юм а. Сар уншаад ойлгохгүй л байсан. Гоё ишлэл энэ гэхэл ямар гоё ишлэлтэй вэ. Тэгээд толгооноос нэг зүрхлөө орт. Хугацаа орсон. Яг бол нөгөө нэг гайгүй өссөн байсан ч гэсэн Америктэй харьцуулахад сайхан бүгд ядуу өсөж байгаа шүү дээ. Өдрийн орлогод хэд гээд олохоор мөнгө хямдхан болчихж байгаа шүү дээ. Энэ бүхнээсээ салах гэж хугацаа орсон хүмүүсээ. Тэгэхээр өөрийгөө шалгах явдал чухал. Таны цаг мөнгө алсын араа юунд дэр байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр ард түмэн мэдлэг тусцаас болж устгацсан. Чи мэдлэгээсээ татгалцсан учраас би чамайг тахилч минь байхаас татгалцнаа гэж. Мэдлэггүй байхаас яасан байна? Устгагддаг гэж байна. Тэгэхээр санхүү мөнгөтэй ишлүүдийг хүмүүст ингээд заагаад уншаад ахлаггүй хүмүүс бүр бараг л худлаа юм зааж байгаа юм шиг харддаг юм ингэж мэгэл. Би яг менторлж байгаа хүмүүст бол заадаг. Ойрхон дотны хүмүүстэй. Яг бол ядуу байгаасаа би үнэхээр хүсдэггүй тэдгээр хүмүүсийг. Тэр чинь мөнгөний зовлонтой ингээд байнгын гачигдaltaй байх чинь бурханд үйлчлэхэд цатаа гараад байгаа байхгүй яг цагаадлах. Тувтан мөнгөний ханаас үйлчлээд өдөр шөнөгүй хар ажил хийгээд Библи унших цаггүй, хүмүүст үйлчлэх цаггүй. Үнэн үү та нар манайхаа? Үнэн шүү дээ өдөржингөө хар ажил хийхэр чинь. Тэгэхээр чинь би хар ажлыг буруу гэж юм шүү дээ. Зохицуулаад тэр ажил нь мөнгө төгрөгөө олдог байх ёстой шүү. Тэр мэдлэггүйгээс болоод ийм асуудалд орчиж байгаа. Яг цагаадлах. Бас шуналтаагаас болоод эзнээс эмээхгүйгээс болоод. Тэгээ энэ үеийн явдалд нийцэлгүй харин оюун ухааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тун гэж байна. Өөрчлөгдөж байх тун гэж хэлээрээ өөрчлөгдөж байх тун. Толгоогоо яах ёстой байнга өөрчилж байх ёстой байхгүй. Тушаалаа авахгүй байх тун гэхээр тушаалаа гоцтэй. Тэгээ байнга тархилгоогоо яах ёстой мэн шинчилж явах ёстой байхгүй. Өдрөөс өдөр. Тэгэхээр номоо уншнаа, Библийг уншнаа хүмүүсээ. Уншин мэдлэгээр өөрийгөө тэлнэ. Тэгээ байнга сонсч идэг хүмүүс байл янз юмнууд. Элдв юм над руу явуулдаг хүмүүс байна. Уучлаараа ном уншнаа. Тэрэн дээр чинь ингээд гоё ингээд хүмүүс таалагдах олон лайк авах юм хийж байгаа шүү дээ. Яг номон дээр яг хүн судлаа бичсэн байгаа. Библиэр байгаа түүж уншиж өөрөө түүгүүд уншихгүй. Хайгаа гуглээс хайгаа за энийг байлгатай эсвэл санхүүтэй холбоотой ишлэл юу вэ түүгүүд уншихгүй. Уншаад толгоо шинжилэн за би юунд дээр асуудалтай байна гэдгийг хэлэх ёстой. Тэгвэл Бурхны сайн тааламжт төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно гэж шүү дээ. Харагдлагагаа шинжлэх үед юу мэддэг гэж байна. Бурхны сайн хэлээрээ сайн тааламжт төгс төгөлдөр таалал гэж байгаа сте. Тэр Бурхны таалал байх үед бүх юм сайн бүтнэ. Ингээд юу ч бүтэхгүй байна л гэдэг чинь манайхан тий. За ингээд юм хийхээр л ингээд яг хийх гэжтэй л болохоо очлаа гэл. Тархилгоогоо шинжлэхгүй болохоор амчин болдгоо тэгээ дандаа эсрэг юм ярьж байгаа байхгүй. Хүүхдээ туг төвчтэй гэж ярьж байгаа. Идэгдэл гайг болдонгод өөстөө энэ нүд нь хардггүй ингээд энэ тэгэн тэгдэггүй ингээд. Идэгдээд идгэрээ дуусангууд л тэгээд хэлж байгаа хамаараа. Тархилгоогоо шинжлэхгүй болохоор яах юм? Хурдан идэгдэг гэдгийг хүлээн шууж ойлгохгүй болохоор шууд тэгээд дахиад хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тархиаш байг шинжлэхгүй болохоор л юмнууд чинь бүтэхгүй ингээд тах гээд унтарчаад байгаа байхгүй. Тэгээд тэрийг яах ёстой юм бэ? Шинжилж явах хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол Бурхны таалал юу болохыг яах юм? Мэддэг болно, таньдаг болно. За хаанчлаг хайх ба бүүс нанзав итэг гэж. За Матай 6-аас уншъя. Ийм би танарт хэлье юу идэж юу уух вүлээ гэж амийнхаа талаа санаа бүүзв. Мөн юу өмсөх вүлээ гэж биеийнхаа талаа санаа бүүзв. Амин хоолноос биений хувцас л өрх юм босов.
Тэнгэрийн шувуудыг хараад чи тариа дарж хураад савчин татгалдаггүй тэнгэрлэг чинь тентийг тэжээдэг юм а гэж. Би шувуу гарах тоолонд нэг боддоо шүү дээ. Бурхан энэ шувууг хоолж байгаа доо. Тэнгүүд нөгөө санаа зовлттой тэрийгэ болох ёстой гэсэн үг байхгүй. Та нар тэдээс үлэм жилийн үнцэнтэй биш үү? Үлэм жилийн үнцэнтэй биш үү? Та нас хин чин санаа зовсроор нас бие ганц мөчөр нэмж чадах вэ? Та нар юунд хууцх нарт санаа зовно вэ? Талын санаа хэрхэн ургаж буг хажиглаж тэд зүдэд зүтгэдэггүй ээрмэлж хийдэг. Надаа юм подолох гэдэг чинь сараан цэцэгтэй дээр шуутай харацаатай. Яа гэм бурхан яа гэм сануулж байгаа байхгүй. Гэвч би та нарт хэлээ салбан хаан сүрж ахлантай эдийн нэгтэл зүтгэж авчирч байгаагүй юм аа. Өнөөдөр амьд байгаад маргааш нь 100 таагдах хэрийн үсийг бурхан их гойдог бол тэсмэ та нарыг илүү буцлахгүй гэж юу? Өчүүхэн итгэлтнүүдээ юу гэж бид нэр шоолж ин тээ. Өчүүхэн итгэлтнүүдээ гэж байгаа сте. Тиймээс юу идэх вүлээ, юу уувалээ, эсвэл юу өмсгөлээ гэж санаа зов бүү зов харин энэ бүх зүйлийг чармаан хайдаг билээ. Харийнхан гэж байгаа. Харийнхан энэ бүх зүйлийг. Харин Тэнгэрлэг эцэгчин танарт энэ бүхний хэрэгтэйг мэддэг гэж. Бурхан яадаг гэж бүгдийг мэддэг хууцсанаар эд баялаг хэрэгтэй мэдэн тийм гол байшин савтай хэрэгцээтэй бүхнэр хангал гэдэг шүү. Гагцхуу эхлээд яа гэж байна. Бурханы хаанчлал ба зөвхт байдлыг хайх тун. Таавал тэгвэл энэ бүхэн танарт нэмжих болно гэж. За энийг бас би дахиад дараач хичээлээр дэлгэрүүлээ. Дараач хичээлээр би юу явж байгаа хаа. Чикаго явж байгаа учраас энэ талаар өөр багш орох баг. Гэхдээ би тэрний дараач хичээлээр заа тий. Тэгэхээр Бурханы хаанчлал ба зөвхт байдлыг хай. Яг юу юм? Бурханы хаанчлал гэж юу юм? Яаж хайдیں? Зөвхт байдал гэж юу юм? Тэгхийн бол энэ бүхэн нэмж өгнө гэж байгаа юм. Хүмүүс ингэж тэр юуныхын юу гэж тайлбарлаж байгаа гэхээр тэр эд баялаг ярьдаг хүмүүс юу гэж тайлбардаг гэхээр бурхан энэ бүхнээр хангал гэдэг. Нөхцөлийн заадаг байхгүй. Нөхцөл нь болохоор тэр чинь хуурай цэцэг хоосон цэцэг шиг болчихж байгаа. Нөхцөл нь та эхлээд бүхний хаанчлалыг хайна, зөвхт байдлыг хайх байхгүй. Тэгвэл энэ бүхэн нэмж өгдөн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр чин юу гэж байгаа гэхээр бүхний хаанчлалыг хайж байгаа, бүхний хаанчлал дотор амьдарч байгаа хүн зөвхт амьдарч юм аа. Зөвхт биш амьдарч байгаа хүнээс тэр юу ч юмс гардаггүй маа уучлаарай. Түр зур олцоод нөгөөх нь алга болчтой салхин дэс шиг тийм ишлэл зөндөө байр сургаал сүрсээр дуулалдаг ч гэсэн. Тэгэхээр таны мөнгө, таны цаг Бурхныг алдаршуулж гинэ үү? Даа нарсын хараа. Юу хааж байгаа, юу зорж байгаа тэрлэгээ тишэл хүн явж байгаа шүү дээ. Юм авч. Тэгэхээр хүн ингээд юу зорж байгаа. Тэр зорж байгаа юм чинь яг юу байгаа? Шунлаар гуугаад байна уу? Эсвэл яагаад байна? Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэтгэр нь та нарт ирээдүйг ба найдварыг өгөх гэж байгаа юм. Гайхамшиг юм сайн санаатай төлөвлөгөөнүүд юм а гэж. Төлөвлөлтгүй хүмүүс байна. Нэг юм бол та яасыг төлөвлөлтөд ариусан өдөрдуулаач гэд. Уучлаарай. Төлөвлөлтий цаг хугацаагаа ариусан өдөрдуулах цаг ууштай төлөвлөснийхаа дараа бурхан өөрчлөлт тэргээр нь явчихна. Гэтэ та энээр аялалд явахдаа төлөвлөлтгүй пассвортаа, мөнгөө, хувц унараа, түн дотроо аяллахаа маршрутыг төлөвлөх үү? Төлөвлөж байшин байхдаа төлөвлөлтгүй байшин барьдаг хүн байна уу? Тий. Тэгэхээр чинь яах вэ? Төлөвлөх юм бол цаг хугацаа мөнгөө хэмнэх байхгүй. Буруу маршрутаар явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр яаж энэ бүхэн чинь зориулж байгаа төлөвлөгөөндөө би мэднэ гэж хин мэднэ гэж байна. Эзэн мэднэ гэж байгаа байхгүй. Тэр эзэн мэддэм чинь эзэн лөө ойртохоор та тэр бүхнийг мэддэг байхгүй. Эдээс асуудаг нь энэ хүнтэй суух уу, би энэгээр явах уу, явахгүй гэж асуугаад байдаг хүмүүс байдیں۔ Эзэнтэй ойр байвал та асуухаа болчихно. Энэ бүх зүйл юу гэхийг мэдэх байхгүй. Энэ эзний төлөвлөгөө мөн биш шууд ялгана. Тэгэхээр яа гэм бэ? Та нар намайг дуудаж ирж над руу залбирахад би та нарыг яан гэж сонсноо гэж байгаа байхгүй. Та нар яан гэж дуудана, ирнэ, над руу залбирна юу хийх ёстой вэ? Та эзнийг дуудах нэ. Та эзэн рүү ирэх нэ. Тэр нэг хол байх нь байхгүй ш эзэн рүү ирэх нь шүү дээ. Тэгэхээр бас залбирах нь байна. Эзэнтэй ярих нь ш эзэн туслаач гэдэг ингээд. Тэгвэл яаж нь бурхан таныг сонсон гэж байна. Сонсон. Тэгээд яаж нь та нарт байгаа ирээдүй найдрыг гайхамшигтын бус сайхан байна. Сайн сайхны байгаа төлөвлөгөө байгаа шүү гэж хэлж байгаа. Тэгээ алсын хараа байхгүй аваас ард түмэн журамгүй харин хуулийг цагагчин жаргалтай гэж. Тэгэхээр алсын хараага тодорхойлно. Одоо мянган үедээ өрөөгддөг тийм үү? Түрэнг
үржүүлдэг тийм их эзнийг алдаршуулдаг юу хийх гэж байгаа юм бэ? Энийг хийхэд бол би юу хийх ёстой? Өдөр тутам би яах ёстой? Алсын хараагүй хүмүүс өдөр тутамдаа ингээ завгүй байгаад ити. Зориггүй хүн чинь босож зорилгоохоос хөөцөлдөхгүй шүү дээ. Зориггүй хүн чинь тэгэл өдрийг ингээд зугаалаад юм ингээл ингэсгээл ажиллаа ингээл өнгөрчин. Нэг ингээл зоригтой байх юм бол яхаа та хилээ сурна, сурах юмудаа сурна. Янз янз юмудаа явах хэрэгтэй лээ. Хин чин ур чадваруудаа сурна. За тэгэхээр энэс чөлөөлөлт хэрэгцээ тэгэхээр бид нэр энэхээр шинээр Есүсийг хүлээж аваад итгэж болох үедээ дахин төрчихөж байгаа хөөе цоошин. Өнөөдрийн цоошин хүн бол үнэхээр сайн төгс баггүй Бурхны ис гарч байгаа юм чи. Хариуцлаас гарч байгаа юм чи. Харамсалтай бидний оюун бодол бидний одоо хуучин одоо юу гэх юм те махан байд байгаа чөлөөлт хэрэгцээ байгаа. Хинч хоёр эзэнд үйлчлж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хаалх бөгөөд эсвэл нэгээр нь зуурч нэгээс нь зуурч нөгөөг нь зэвүүцэн гэж байгаа. Та нар бурхан эд баялаг энэ Монгол дээр эд баялаг гэдээ орчуулсан болохоос англи дээр маамны сүнс гэж хэлж байгаа. Хоёр зэрэг үйлчлж чадахгүй гэж байгаа. Тэр мөнгөний өнөөдөр дурладаг сүнс нь маамны сүнс байхгүй. Тэр эд баялаг хоёр зэрэг үйлчлж чадахгүйгээд орчуулахаар чинь хин ч гэсэн за эд баялаг муу юм гэж бодсон шүү дээ. Гэтэл тэрний ард ажиллаж байгаа сүнсэнд үйлчлж чадахгүй гэж хэлж байгаа. За би одоо маамны сүнс ярих гэж байна хүмүүсээ. Маамны сүнсээс яаж чөлөөлөгдөх вэ гэдэг юм ярих гэж байна. Тэр хоёр эзэнд үйлчлж чадахгүй гэдэг хэлээрээ хоёр эзэнд үйлчлж чадахгүй. Есүсээ та миний эзэн болоорой. Би ирүү яасан байна. Тэр өөрөө мэдгүй маамны сүнсэнд үйлчлдэг хүмүүсээ үнэн. Тэр яг маамны сүнсний гар хөлөд орчиж байгаа. Танд маамны сүнс бүтэн ордоггүй. Яг бол маамны сүнс маш том сүнс байхгүй. Тэгээд зөөрөндөө найдагч нь зулгарах зөвхөн навч адилтдаг л гэж байгаа. Тэгэхээр юу гэснээр Бурханд итгэж байгаа байхгүй. Баяндаа одоо баялагтаа итгэжийнхэн бол та яах юм? Алга болчихж байгаа байхгүй. Та унчнаа, шорт болчноо, дуусчнаа гэж. Эзэнд итгэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр маамны сүнснээс яаж чөлөөлөгдөх вэ? За мөнгөний хитрхийг шунал айдас эсвэл донцсон байдлаар таньж мэднэ манайхаа. За нэмгсэн залбирчээ те. Тэгэхээр мөнгнөөс хитрхи нөгөө нэг хүмүүс ярьжсэн хитрхи айдсан байна уу? Их шунсан байна уу? Мөнгө өрөхөр ингэж чичрээд байдэ. Ингээ мөнгө урж мурахаар урж болохгүй гэд. Туршилт хийх гээд урах гэж байгаа юм зүхгүй. Тэгэхээр айд дотор ч мэдэж гинүү мөнгөтэй холбоотой юм сэтгэл зүйн attachment гэх юм уу тийм хамаарлаа авч хийх хэрэгтэй байхгүй. Донтцсон айдсан. Мөний хитрхийг шунал айдас эсвэл донцсон байдлаа таньж мэд байгагаа харах хэрэгтэй. Нүглээ ухаарч ницаах хэрэгтэй. Шунал айдас мөнгөний оронд бурханд итгээгүй боёл тэрийг уучлахгүй наа. За хэдэлээ гоё те. Эзэмнээ яг энэ цаг мөчд үнэхээр мөнгө маамны сүнсэнд үйлчилжсэн бол гимшиж байна. Тэг үнэхээр одоо танд итгэх хэрэгтэй хад мөнгнөөс хитрхийг хамаарч мөнгөгөөс айлсан, шунсан ийм бүх зүйл байвал үнэхээр гимшиж байна. Уучлалт хүсэж байна. Эзэм та бүрэн чөлөөлж өгөөч энэ бүхнээс. Тэр Бурхны хангалт амлалтыг тунгаан бодох ёстой Филиппо 4:19-ыг. Тэгэхээр мөнгөгүй л болвол өгчгөөд байдаг бол та нар яах юм бэ? Гимшиж цэвэрлэх ёстой байхгүй. Тэр маамны сүнстэй холбоотой гэрээ байгуулсан мэтрийг бүгдийг авч хийж гин. Цэвэрлж өгч эзэм. Тэрийн attachment-уудыг авч өгөөч. Аав ээжээс тэр хараалуудыг цэвэрлж гин. Өөрийгөө бас хараалыг цэвэрлж гин. Өхөөс айдаг айцыг авч хийж гин. Энд дээр нэг одоо бүр нэг томоохон сүмийн өргөл барьдаг эмэгтэй байсан. Мөнгө болохгүй гэж багшаа гэж залбирдаг. Тэг та өргөөч гэдэг. Тарны нэг өргөчгөл юм бол өргөл дээр хүмүүсийн өргөлийг харж тоолд юм л дээ. Хүмүүсийн өргөл 11 хүрэхгүй болохоор хамаагүй тоодгүй юм байл дээ. Тэр ямар амаатай. Хүмүүс хэдий өргөж байгаа тэр хүмүүсээс асуудал шүү дээ. Та өөрөө тэр өргөлөөр өргөдөг байх хэрэгтэй шүү дээ. Сэтгэлээ шинжлэх ёстой. Бүх санаа зовж яг одоо мөнгөнд санаа зовдөг айцыг авч яаж нэг зээснэр дээр. Тусламж хэрэгтэй хүмүүст өгч шунлын боол биш гэдгээ тунхаглах ёстой.
Хүмүүр дурамжнаар бас албадлагаар бас сүрхэндээ байгаа ч өгөхтөн учир нь урайлахнаар өгчийг бүхэн хайрладаг. Өөмөр бас сэтгэлтэй байх ёстой. Тэгэхээр сэтгэлгээ шинжлэх ёстой хамгийн гол нь. Тэг зүрхээ хамгаалах ёстой. Материализм дэлхийн шунаас өөрийгөө сэргийлж явах ёстой. Хүний хангалт бол ивэлд итгэж ёстой. Тэгэхээр гадаад 3-7. Тиймээс итгэлийн хүмүүс нь Авраамын хөвгүүд юм гэдгийг мэдэж явах ёстой. Үнэн шүү дээ. Галаад 3:29 хэрв та нар Христийнх юм бол та нар Авраамын үр бөгөөд нэг үгээр хэлж байгаа шүү. Үр. Тэгэхээр нэг үр Христэд дамжуулж энэ бүх орж байгаа байхгүй. Үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчд юм а гэж байгаа. Энэ дэр олон сандар хэлж байгаас. Тэгэхээр Есүс Христэд дамжуулаад Авраамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагч. Авраамын өв залгамжлалт болж байгаа. Авраам тэгээ эд баялагийг таас эртээ сандаа биш яа гэм нь. Яг Христийнх болоод авчиж байгаа. Хүлээж авсан гэдэгт итгэх ёстой. Энэхүү ишлэлний Иесус Христэд итгэснээр байж бид Авраамын сүнслэг үр сад болж Бурхны Авраамд өгсөн амлалтыг өвлөх бөгөөд тодорхой харуулж байгаа. Тэгэхээр томьёо их амархан. Тэгэхээр эргэлзэхгүй асуух ёстой. Библийн бус итгэл гэж байгаа. Оюун ухаанаа Библийн дагуух итгэлээр Библийн бус итгэл үнэмшилтэй байх юм бол тэрийгэ Библийн дагуух итгэлээр солих юм. Тэгэхээр тэрийгэ шинжлэх ёстой. Би товчл бичиж та тий. Библийн дагуух итгэлээр гэж бичиж тэгэхгүй бол ойлгохгүй мэн тий. Итгэлээр оюун ухаанаа шинжлэх ёстой. Тэгээд дараа нь үйлдэл хийх ёстой. Хүмүүсээ үйлдэл хийх ёстой. Тэгэхээр үйлдэлүүд нь яад юм бэ гэхээр өргөлөөс гадна хүмүүст үйлчлэж мөнгө санхүүтэй болт юм аа. Бизнес дээр эдгээрийнхээ цаабуудаа дээжлэхийн тулд сургаалт төгс 31 өдөр унших юм бол тэр чинь онгоц монгос хийгээд 8 зам хийгээд зүгээр тэр эмэгтэй чинь зүгээр бүчнүүлээ тавьчих шиг цагаадлахаар тэгээд үр дүн арт юм аа. Тэр миний бурхан алдардаг баялагаараа Христ Есүс дотор бид нарыг хэрэгцээтэй бүхнээр чинь ханганаа, бүхнээр минь ханганаа. Бидний бурхан эцэг талдар нь үеийн үед байх болтугай. Амен гэж. Энэ ишлэлийг сайхан гэр бүлээр уншдаг ш бид нар. Асуудал болоод уншина. Бурхан хангана гэсэн учраас энийг юунд зориулж уншиж байгаа юм бэ? Би толгоондоо зориулж уншиж байгаа байхгүй. Толгоо итгэх хэрэгтэй байхгүй. Нөгөө толгоо чи яа гэдэг янжмаа чи мөнгө олохгүй юм чинь бурхан чамайг хангахгүй энийг авч чадахгүй ч гэдэг юм энийг хийж чадахгүй гэж бодно шүү дээ. Ялангуяа одоо байшин самны хөрөнгө оруулалт хийхэд одоо юу гэдгийг те янз бүрийн үн цаасны хөрөнгө бол бүртэл мөнгө санхугаа зөв ингэж одоо хуваарлаж олон сагсанд хуваарлахын тулд танд яах юм эргүү ухаа хэрэгтэй. Тэгээд яасан бэ? Тэрэн чинь мөнгө хэрэгтэй болж байгаа байхгүй. Байшин авахд мөнгө хэрэгтэй үстэй хэдэн зуун сая хэрэгтэй тий. Тэнгүүд тэрэнд чинь ингээд толгоо ажилддаг байхгүй. Энэ мөнгө олохгүй юм чинь төлж чадахгүй ингэж чадахгүй гэл баахан хориг тавьдаг байхгүй. Тэгэхээр тагтлагаандаа зорж энийг уншиж байгаа. Шинжлэхийн тулд бурхан яаж юм? Миний бурхан өөрийнхөө алдагдах баялагаараа Христ Есүс дотор бидний хэрэгтэй бүхнээр минь ханганаа. Шунлын тухай яриаг онт хэрэгцээтэй юм ярьж штэ. Тэгэхээр хин дотор гэж Христээр өөрийнхөө хангачна. Харин гол нь алдар нь бидний бурхан эцэгтэй алдар нь үеийн үед байх болтугай. Харин энийг байж гал одоо юу чинь өөрийгөө цэжэд дэлсэл би өстой юм ба ингээд тэгээд ээж болохгүй бүх алдар нь яхаа эзэн хийсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Байнга ойлгодیں۔ Эзэн хийсэн гэдгийг. Тэгэхгүй болохоор яа гэдэг алга болчдөг байхгүй. За та нарын мэддэг ишлүүд амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Ер нь дааж хичээлээр зааж үгийг бас ер нь бол санхүү мөнгөтэй холбоотой мэрэгэн ухаан мэдлэг номууд унших хэрэгтэй. Шунлаар биш. Янз бүрийн бас зан үйлүүд хийжсэн бол гимшиж зөвлөх хэрэгтэй. Мөнгө зөв дуудуулж исэн одоо юу гэдгийг уучлаарай. Тэднээс чөлөөлөгдөх хэрэгтэй хүмүүсээ. Уучлаарай. Тэгжсэн болоод чөлөөлөгдөх хэрэгтэй. Юу л саяхан өчтөр хүртэл би хүн чөлөөлсөн шүү дээ яг тийм. Тэр очиод мөнгө санхүү дуудуулаад одоо ингээд төрөвч мөр ингээд ингэсэн
байж зөндөө юмуд байгаа шүү дээ. Тэд нараа гимшсэн амар сүнсүүд гарч байгаа. Тэгээ яг бол яг ингээл юм хийгээл яг мөнгөтэй болох гол тэгэхээр бүх унцдаг гэж байгаа юм. Тэгээ хайж олсон чинь бүр аав ээж нь 2 настай байхад нь хийж байгаа. Аав ээж нь ингээд баахан бөө дахиж зүтдэг байхдаа үр хүүхдээ бүгдийг даатгуулад уншуулад хүүхдээ аваачуулаад ингээд баахан арц марц уугуулад ингээд тайцсан байгаа. Тэдрийг яах юм бэ? Гимшээ цэвэрлэнэ. За рекордонгоо унтраач тий. Дага.